Үзэл бодлоо илэрхийлснийхэн төлөө Монгол Улсын ерөнхий сайд иргэн одоо 2 нарт одоо зорчих эрхийг хязгаарлах алыг шүүхээр өгүүллээ гэдэг ийм андуу ташаа мэдээл явуулж байгаа. За би эргэж бас нэг мэдээлэл сөхөж ярихад 2022 оны 7 сарын 8-нд шүүхэд хэрэг шилжүүлж ирсэн 2 зүйл ангитай. Нэг нь болохоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 13, 14 буюу худал мэдээлэл тараах. За нөгөөх нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 23-ын 1 буюу хууль сахиуцлагчийг эсэргүүцэх гэсэн ийм 2 зүйл ангиар мөрдөн байцаалтын ажиллагаа, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дууссан хэрэг шүүхэд шилжиж ирсэн. За нэр бүхий одоо 5 иргэн гэдгийг бол та хүн мэдж байгаа. Од Баяр, Чимбат, Билгүүн, Ган Хөлөг, за мөн Ямгэрл гэсэн ийм хүмүүст холбогдох ийм хэрэг ирсэн. За би энэ болсон үйл явдлыг сэргээж хэлэх юм бол 2022 оны 2 дугаар сард шиг санагдаж байна. Дорнот аймгийн Чой болсон суманд иргэн эсийг автомашинаар дайрж байгаа ийм бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсан. Монгол Улсын ерөнхий сайд Лусан намсрын оюун эрдэнэ хамаарал бүхий этгээд эсийг машинаар санаатаа дайрч мөргөөд ам биедэн аюултай нөхцөл байдал тусламж үзүүлгүй орхиж зүхтаасан байна гэдэг ийм одоо мэдээлэл гарсан. Энэ дагуу тухайн үед Монгол Ардын намын хуулийн хэлтсээс хүнийг онц хүнд гэмтрэх одоо холбогдуулан ийм мэдээлэл гарсантай холбоотой одоо мэдээлэл гарсныг цагдаагийн байгууллагаар шалгуулах ийм хүсэлтийг өгсөн. Өөрөөр хэлбэл ерөнхий сайдын зүгээс өөрөө болон өөрийнх нь одоо өмгөөлөгчийн зүгээс ийм үйлдэл гаргаагүй. Цаад үйлдэл нь их үр дагавар нь их тийм урхагтай хүнийг автомашинаар дайраад тэгээд ам биед аюултай шарахтай үлдсэн үед нь тусламж үзүүлгүй орхисон. Тэр нь яг Лусан намсрын оюун эрдэнэ гэдэг хүний хамаарал бүхий этгээд байна гэдэг энэ мэдээллийг Demos Odco гэдэг пэйж хуудаснаас олон нийтийн мэдээллийн сүлжээнд цацаж явуулсан. Тэгээ энийг шалгуулахын зүйтэйгээ тухайн үед ажил хариуцчихсан хүмүүс шалгуулсан байдаг. За мөн дараа нь 2022 оны 4 дугаар сард шиг санаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын харьяа 461 дугаар хорих анги дээр цагдаа орох шийдвэрээр хоригдох гэж байсан иргэн Монгол хүүг Од Баяр нарын саяны дээр дурдсан 5 хүн цагдаа орох байрны журам дэглэмийг зөрчиж цагдаа орох байрны ажилтны эрхчлөөнд халдаж уг цагдаа орох талан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж авч гарсан ийм үйлдэл бас цагдаагийн байгууллагад шалгагдсан. Тэгээ энэ 2 хэрэг маань нэгтгэгдэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст энэ 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр шүүхэд хэрэгэн шилжээд өчигдөр шийдэгдсэн. За 23-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 23-ын 1-ийн 1 гэдэг бол хууль сахиулагчийн бие талдаж эсэргүүцэх ийм бие даасан гэмтрэг байгаа. Энэ гэмтрэг маань торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялтай ийм хэрэг байгаа. Тэгээд өчигдрийн шүүхийн шийдвэрүүд өнөөдөр албажиж ирэх байна. Бид одоо мөрдөн шалгах ажиллагааны явцад ялах дүгнэлт үйлдсэн, ялах дүгнэлтээс нь хүрээнд энэ мэдээллийг бас та бүхэнд өгөн зүйтэй юм аа. Өөрөөр хэлбэл тэр хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдэл дээрээ иргэн Од Баяр нарт өөрсдийн оршин суугаа дүүрэхтэй 1 жилийн хугацаанд одоо дүүргээсээ гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийдгсэн байгаа. За мэдээж хэрэг одоо шүүгдэгчийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давзаалдах шатны шүүхэд гомдол мэдээлэл гаргах тэр эрх нь нөгөө шүүхийн шийдвэр албацснаар энэ эрх нь үүснэ. Одоогоор ямарваа нэгэн байдлаар шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн ийм үйлдэл алга байна. Тэгэхээр энэ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явж байгаа зүйл Монгол Улсын ерөнхий сайдын нэр төр алдар хүндэд халдах. Өөрөөр хэлбэл үзэл бодлоо илэрхийлсэн залуучуудыг хомроглон баривчилж хорж байна гэдэг ийм андуу ташаа мэдээлэл явсан. Энэ хүмүүсийн хийсэн үйлдэл нь хууль сахиулагчийн үйлдлийг эсэргүүцсэн үйлдэлтэй холбогдуулж байгаа.